За тэгэхээр бидэд хамгийн ихэнд үзэж байгаа хичээл бол жигд хөдөлгөөн. За жигд хөдөлгөөн гэж юу ярьж байгаа вэ гэхээр жигд гэдэг нь ер нь бол юм тогтмол гэсэн үг шүү дээ. Жигд нэх өөрчлөгдөхгүй. Тэгээд энэ дээр юу ярьдаг вэ гэхээр хурд нь л ерөөсөө тогтмол өөрчлөгдөхгүй байгаа талаар ярьж байгаа. За энэ дээр үндсэн ганцхан том яа. S тэнцүү V бүрчдэг нь T. За энэ дээр болохоор энэ нь саний хэлсэнчлэн хурд. За T бол хугацаа. За харин S болохоор замыг илэрхийлж байгаамаа. За тэгээд жигд хөдөлгөөн дээр болохоор ерөөсөө л хурд нь ерөөсөө өөрчлөгдөхгүй гэж үзэж байгаа. За энэ дээрээс үүсэлтэй ахиад том юм гарч ирж штэ. Замыг биш хурдыг зам болон хугацаанд хамруулад олвол юм байж болно. За эсвэл хугацаагаа зам болон хурднаас хамруулж ингэж олж болно гэсэн. За энэ дээр маш хамгийн энгийн жишээ нь болохоор юу гэж болох вэ гэхээр за бүгдээрээ зүгээр жишээ бодъё. За бүгдээрээ ингээд Улаанбаатар хотоос гараад те машина бариад за эсвэл чи машин дотор ер нь сууж байгаа гэж бодож болно те. За ингээд машины хурд хэмжигч маань яг 60 км/цагийг зааж байна гинэ. За одоо жигд хөдөлгөөний гол онцлог нь энэ ерөөсөө буурахгүй шүү заяа. За энэ const буюу яг тогтмол явна гэсэн үг. За тэгвэл яг ийм байдлаараа ахаад 3 цаг үргэлжлүүлээд явах юм бол ямар зам туулах юм бэ? За энийг болохын тулд шууд ойлгомжтой. Ерөөсөө л энэ хурдыгаа хугацаанд нь үржих хэрэгтэй. Тэгэхээр энэ дээрээс 60 км/цагийг үрждэг нь 3 цаг гэж үзэж байгаа. Тэгэхээр чинь энэ цагууд нь хоорондоо хорогдоод 6 3 18 180 км явах юм байна. Гэдгийг ерөнхийдөө бид нэр хар ухаанаар бас мэдээд байгаа шүү дээ. Тэгэхээр энийг л ерөөсөө жигд хөдлөн гэдэг.